Гишүүдээ Монгол улсын засгийн газраас 2026 оны 5 сарын 26-ны өдөр Монгол улсыг хурал өргөн мэдүүлсэн ашигт малтмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг Монгол улсын хурлын чуулганы 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр энэ нэгдсэн хуралдаанаар явуулж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын оронд шилжүүлсэн. За эдийн засгийн байнгын ор 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол улсын хурлын чуулганы хуралдааны нэгэн хуулийн 39 төр зүйл заасны дагуу явуулж дараах санал дүгнэлтийг танилцуулж байна. Монгол улсын хурлын даргын 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 275 дугаар захирамжаар ашигт малтмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэх өөрөг бүхий ажлын хэсгийг миний бие ахалж улсын хурлын гишүүд Батбаяр, Батуулд, Батнайрамдал, Наранбаатар, Туван, Ундраа, Уянга, Мөнх соёл, Үүрэнтэй, Эрдэнэ бүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. За ажлын хэсэг ашигт малтмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор ашигт малтмын хайгуул, ашиглалт, баяжуулалтын эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгож, зөвшөөрөл олголт, ил тод байдал, орон нутгийн оролцоо, байгаль орчны хамгаалалт, татвар төлбөрийн тогтолцоог илүү тодорхой болгох, иргэн аж ахуйн нэгжид илүү ойлгомжтой, доктортой эрх зүйн орчин, уулуурхайн салбарын хөрөнгө оруулалт, орон нутагт ноогдох өрөөгөөж, төсвийн орлого, хариуцлагатай уулуурхайг бүрдүүлэх зэрэг 50 зарчмын зөрүүтэй санал бэлтгэлээ. За хуулийн төсөлтөд холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн болон улсын хурлын гишүүн Наранбаатар, Зэнгүүн, Бадамсүрэн, Мөнх Баясгалан, Батнайрамдал, Жавхлан нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн санал хураалт явуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг олонхын дэмжлэг авсан аваагүйгээр нь бүлэглэн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орны санал дүгнэлтийн хамт та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ ашигт малтмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хэлэлцсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.